Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаагийн бичлэгээр дахиад махан хям хэрхийг талаар хуваалцах болно. Та бүх орцоо бэлдэж тавиад хийвэл танд амархан байх болно. Мөн та дахиад махны оронд хоньны мах, өвхрийн мах мөн сонгож болно шүү. Энэ удаа би дахианы гуйны цул махаар хийсэн байгаа. Мөн ястаа дахианы мах байж болно. Гуйны цул мах маань өөх тос нь алгалсан байдаг учраас илүү гоё амттай болдог байгаамаа. Та дахианы мах чансан ногоогоо шүлнөөс нь шүүж аваад 250 мг-ыг тасалж аваад үлдсэн шүлөө өөр хоолнд мөн баяжуулан хийж болно. Хүүхдүүдтэй гоё цотон шүл хийж өгөхөд маш гоё амттай болдог байгаа. За тэгээд сонгож авсан дахианыхаа чансан махан дээр та бүхэн хүссэн амтлагчаа хийж болно. Мөн халуун ногоотой амтлагч хийхгүй байж болно. Тэг өөрсдийнхөө амтлагаар тааруулан хэмжээг нь тохируулаарай. Мөн хүрэн манжингийн шүүсний оронд та мөн 30 мг улаан дарс хийж болдог байгаа юм шүү. Та шүүж авсан шүлэндөө желатин ширхэггүй болсон сайтар уусгаж жигэд тарааж өгөх ёстой байгаа юм шүү. Бүх орц маань ямар ч хэрхэггүй гоё жигэд тарж няцлагдаж өгсөн байх ёстой. За одоо бэлдсэн орцоо та бүхэн өөрсдийн сонгосон хүссэн савндаа хийгээрэй. Ундааны сав, усны сав, мөн сүүний савнд чийж болно. Дараа нь салахад хэлбэр сав байх юм бол хүссэн хэлбэртээ оруулаарай. Тэгээ бүх орцоо хийснийхаа дараа баг зэрэг сэгсэрж өгөх хэрэгтэй. Учир нь хийг нь гадагшлуулна. За тэгээд хөргөчнийхөө хөргүүр хэсэгт хийгээд 12-оос дээш цаг байлгаарай. Мөн таглахгүй бол хямны маа дээд хэсэг нь хатдаг байгаа юм шүү. Тэгээд та бүхэнд бичлэг таалагдсан бол YouTube сувгатаа subscribe дарна нэгдээрэй. Дараагийн удаа та бүхэнд гоё чанамал хийм болон өөр олон гоё жор хүрэхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд баярлалаа. Thank you.